Энхийн шагнал. 2021 оны энхийн шагналтан жалын төмөр сүх. Жалын төмөр сүх нь 1987 онд Монгол Улсын их сургуулийг хиймж мэргэжлээр төгсөж, Хөвсгөл нуурын байгаль хамгаалах газрын мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн. Түүнээс хойш өдгөө 35 дахь жилдээ байгаль орчны салбарт ажиллаж байна. Тэрээр 1987 оноос эхлэн 2012 оны хүртэл 25 жил Хөвсгөл нуурыг хамгаалах газарт ажилласан. Хөвсгөл нуур манай орны цэнгэг усны нөөцийн 70%-ийг дангаараа бүрдүүлдэг учраас 1986 онд Хөвсгөл нуурыг хамгаалах газар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулахад төмөр сүх анхны мэргэжилтнүүдийн нэгээр ажиллаж эхэлжээ. Тухайн үед Хөвсгөл нуурын ойр орчинд ноос угаах үйлдвэр ажилладаг. Усан болон мөсөн замаар нефт тээвэрлэгээс гадна фосфоридын уурхай нээхээр геолог хайгуулын судалгаа хийж үйлдвэрлэл явуулахаар бэлтгэж байсан гэдэг. Тус байгууллагын мэргэжилтнүүд хамтран нийт 100 гаруй мэдэгдэл, 20 орчим протокол үйлдэн, гарсан зөрчил бүрийг хугацаа алдалгүй зогсоож, сөрөг нөлөө үзүүлэх үйлдвэрүүдийг татан буулгасан. Мөн газар зүйн 50 дугаар үргэлгөөс хойш уулуурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийг Хөвсгөл аймгийн засаг даргаар гаргуулснаар Монгол орны хойд хэсгийг онгон дагшин байдлаар нь хамгаалан үлдээжээ. Нуур хамгааллын ажлын дараа 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл төмөр сүх Улаан тайгын улсын тусгай хамгаалцтай газрын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Тэр байр байгаль хамгаалагчаар ажиллах хугацаанд тусгай хамгаалцтай газар нутгийн сүлжээг бий болгох, хамгаалалтын менежментийг сайжруулах, бэхжүүлэх, орон нутгийн иргэдэд сурталчлан ойлгуулах ажлыг хийж зорилгоо биелүүлж чадсан юм. Тиймээс Хөвсгөлийн Улаан тайгын байгалийн цогцлборт газрыг 2011 онд 434 мянган га газар болгон дархан цаазат газрын ангилалд багтааж чадсан юм. Хөвсгөлийн Улаан тайгын тусгай хамгаалалттай газар бол дархтын хотгороос Оросын холбооны улсын Тувагийн хил хүртэлх 3 сумын нутгийг хамарсан 434 мянган га газар, 300 гаруй нуур, их авдаг 5 голтой Монгол орны нэгэн үзэгслэн экосистемийн чухал бүрдэл хэсэг билээ. Түүнчлэн Хөвсгөл нуурын байгалийн цогцлборт газрын хэмжээг нэмэх, тэнгис шишигдийн сав газрыг байгалийн цогцлборт газраар бүртгүүлэх ажлыг хийсэн юм а. Тэрээр одоо 60 харууны нурууг дархан цаазат газрын ангилалд багтаахаар үндэслэл тооцоохын хургуулээд байна. Төмөр сүх Улаан тайгыг дархан цаазат газрын ангилалд авсан сүүлийн 10 жилийн хугацаанд байгаль хамгаалагч нөхдийнхөө хамт төмрийн 90 голомтыг газар авахаас өмнө унтраажээ. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн ой хэрийн төмөр 2012 онтой харьцуулахад 76%-аар буурсан байна. Мөн Улаан тайгад хууль бусаар алт олборлож байсан 7000, хаш чулуу олборлож байсан 400 гаруй нинжааг 2 жилийн хугацаанд нутгийн иргэдтэй хамтран тайгаас буулгаж, тэдний бохирдуулсан гол мөрөнгө цэвэрлэж, байгалыг нөхөн сэргээж чадсан юм. Мөн Монгол орны ховор ан амьтдын байршил зүй, тархалт, тоо толгой мэдээллийг шинээр цуглуулж, урд өмнө Монгол оронд бүртгэгдэж байгаагүй усны булга, ягаан нал буюу Great Flamingo шувуу зэрэг амьтдыг шинээр бүртгэсэн нь Монгол орны шувуу судлал, зэрлэг амьтын судлалд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Түүнчлэн тэдгээр ан амьтдыг хамгаалах тухай нутгийн иргэдэд ухуулан сурталчилж, зэрлэг амьтныг хамгаалах үйлсийг дэлгэрүүлж байна. Энэхүү амьтан хамгаалах нөлөөллийн ажлаа бодит үр дүнд хүрэхийн тулд зэрлэг амьтны 15 мянган фото зураг, амьтан хамгаалах тухай үзүүлэн хийж, орон нутгийн болон олон улсын төсөл хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож байна. Жалын төмөр сүх нь жилийн 365 хоногийн 285-д нь тайгад ажиллаж байна. Тэрээр байгаль хамгаалал, зэрлэг амьтан хамгаалал салбарт идэх санаачлагтай ажиллан, хээрийн судалгааныхаа үр дүнд тусгай хамгаалттай газар, байгалийн цогцлборт газар, дархан цаазат газрын ангилалд оруулах газар нутгийн үндэслэлийг гарган, ховортсон амьтдыг хамгаалах, байгаль хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хууль эрхцэн орчныг сайжруулахад судалгаанд үндэслэлсэн санал шийдлүүдийг хургуулж, үр дүнтэй ажилласан энэ салбарын гавьяатан юм.